1 2 1 2. За микрофон байна. Hello. За 2023 өнөөдөр бүтэн сайнны амралт өдрийн мэнд. За өмнөх вебинарын таамагуудыг тэгээд ямар нэгэн шин таамаг төлөвлөгөө юу байна? Энэ дараагийн 7 хоногоос нээж болох арилжаанууд юу байна? Харцгаая. За Швейцар франкт ослоод ингээд рейнжлээд байгаа. За энэ таамагуудыг устгалаа. Дахиад энэ дээр ирээд байсан байт юм байна. За тэгээд дээр нэг юм тааз строку болоод ирж байна тий. За энийг ихний ээлжинд нэг тааз гээд аваад үзчихье. За тэгээд энэ хоёрын дунд яваад байна гэж харъя. За гэхдээ энэ маань өөрөө ингээд томоор харах юм бол мэдээж уналтын тренд явж байгаа. За энэ шинэ ёроол, өмнөх ёроол тий. Одоо ингээд энэ бол цэсврийн хөдөлгөөн явж болно. За цэсврийн хөдөлгөөн болохоор ирээдүйд доошоос төрчих магадлал нь илүү өндөр байж магадгүй. Ягаад тэгэхээр үндсэн чиглэл маань өөрөө impulse correction гэж явж байгаа учраас доошоо явчихж магадгүй. За нөгөө талаасаа өмнөх вебинар дээрээс хальтаар дурддагдаад өнгөрсөн хитрхи удаан хугацааны ийм дэ одоо эн чинь нэг өдөр дээр хахад 8 сараас хойш ингээд рейнжлээд эхэлж байна те. Тэгэхээр яг ийм том цаг дээрээ ийм удаан хугацааны ийм рейнжүүд үүсээд ирэхээрээ бас тренд ирэх гэдэг магадaltaй. Одоо жишээл энийг харах юм бол энд бол 2 сар гарan 2 сарын хугацаанд ингээд рейнжилж яснаа доошоо сэтэрч байна те. Буюу өмнөх уналтын трендээ өргөжлүүлж байна. Гэтэл энд ингээд харахад уналтын тренд явж яснаа бас нэг юм сар гарan болсноо 2 сар арай өрөг байна те. Ингээд буцаад ийшээ гадарч байгаа байхгүй. Иймэрхүү юмнууд байх магадaltaй учраас яг арай илүү өндөр магадлалаа бол доошоо чиглэлийнхаа дагуу сэтэрнэ гэж гаргаад ерөнхийдөө анзаарч явах ёстой зүйлүүд нь болохоор юм хэрэг. За энэ дээрээс тренд ирчихэж магадгүй юм байна гэд ер нь харж иж болно гэсэн үг. За тэгээд яг хин хизээд дэшээ тренд ирчихэж байна гэж болох юм бэ гэхээр за нэг иймэрхүү ихний ээлжин зүгээр support resistance татаад харахад те хүчтэй ингээд сэтэлгүй байгаа таазаа сэтэлдэг ч юм уу ингээд ирэхийн цагт угаасаа одоо жижиг цагуудынхан доовч гэсэн дэшээ ингээд тренд нь эргээд эхлэх учраас тухайн үед ингээд мэдэх боломжтой гэж харж болж байна. Окей. За багт нэг жоохон баг цагийг багасгаад харчээ. Ер нь юу болж байна? Дэшээ тренд нь хүчтэй орж ирж байна уу? Яаж юм ингээ харъя те. За ер нь шалнууд нь бол яг таг хоорондоо ойролцоо яваад байгаа. Яг нэг амар хол ингээ стрээд байгаа нь аахгүй. За жишээл энд нэг шинэ ёроол үүсээд одоо их арай доор ёроол үүссэн байна те. Энийг сэтлээд тэгэхээр магадгүй энийг сүүлийн лавр хайгээд аваад авчвал энийг дээшээ сэтэлсэн цагт тренд хэрэглэж харж болох юм. Гэхдээ хэцүүлтэй энийг бас лаврлоо гэж авах хэрэг энийг сэтэлээгөө жоохон эргэлзээтэй амар төвхтэй юм байна. За ерөөхдөө энэ хавийн таазан дээрээс ирээд ингээд унаад байна. За энэ дээр бол их түүхэн бол арай цэвэрхнэр ингэж үүсчиж болохоор байсан. Тэгээ сая энэ дээр ирээд унчлаа. Тэгэхээр энэ хавь цаанаа жоохон хүчтэй байж магадгүй авчи. Яг одоохондоо ингэ авчи. За тэгээ дээшээ тренд бол хүчтэй гарч ирээд цэсврийн хөдөлгөөнийгээ дээшээ гарч ирснээр дахиад энд бас нэг хэсэг рейнжлээ дабл топ моп шиг юм хийснээр доошоо impulse correction гэдээ унчлаа. Тэгээд энэ доотлын одоо ингээд өнгөрсөн 7 хоногийнхаа юу нэг дахиад хөдөлгөөнийг харах юм бол энэ доошоо уналтын хөдөлгөөн жишээлбэл энэ хөдөлгөөнөөс ингээд том болчихж шүү дээ. Өмнөх ингээд ирсэн хөдөлгөөнөөсөө буюу өмнөх унсан хөдөлгөөнөөс арай том байна. Тэгэхээр энэ уналтын хөдөлгөөн ингээд ерөнхийдөө цэсврийн хөдөлгөөн буюу энэ ингээд жоохон ингээд дараагийн 7 хоногч юм шууд дээшээ ингээд өсчихнэ гэж харах нь бол миний хувьд бол жоохон юм эргэлзээтэй байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ унж байгаа хөдөлгөөн өөрөө засварын хөдөлгөөн юм бол ямар нэгэн байдлаар энэ уналтын хөдөлгөөнийх нь хүч жоохон суларж байхыг зүгээр ингээд лаануудаас нь юм уу зүгээр ингээд одоо шулуун молуун зурхгүйгээр анзаарч идэг гэх юм уу. Тийм юмнууд нь байхгүйгээр энэ уналтын бие улам томсоод байгаа учраас ядаж дахиж нэг унаад энэ биенээсээ илүү жижиг баг хөдөлгөөн уналтын баг хөдөлгөөн гарч ирээд тэр нь өөрөө уншиж байгаа буюу авж байгаа мэдээлэл нь юу юм гэхээр селлеруудынхад хүч ингээ хүчтэй байж байгаа болоод илүү хол унж байгаа болоод байна гэдэг нь хүчээ алдаад байгаа учраас тухайн тренд маань өөрөө ирэх гээд иж магадaltaй гэдэг ч юм уу. За эсвэл зүгээр ядад нөгөө талынхын чиглэлийн цэсврийн хөдөлгөөн очих магадaltaй гэж хараад байна гэсэн. Тэгэхээр бол би энэ дээр дахиад магадгүй энэ доотлын шал руугаа ороод ирж иж магадгүй буюу одоо энэ дээрээс ингээд бүтэн импульс яваад correction яваад за энэ correction-ийн шалгацсан юм байна. За тэгвэл одоо нэг энэ хавцаа очиж магадгүй ингээд дахиад том унжиж ингээд магадгүй гэж бодож байна. Одоо жишээл яг энэ дэр жишээл сэтэрхжсэн юм шиг харагдаж одоо болж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд том импульс яваад correction яваад юм хүчтэй импульс гарч ирснэ. Тэгээ энэний цэсврийн хөдөлгөөн юм жижигхэн биетэй. За тэгээ тэр нь бол яг бид нар паттерн болж харагддаг. Паттерн болгож хараад байдаг. Тэгээ ядаж паттерн биш юмаа зүгээр ингээд доошоо унсан ч гэсэн цэсврийн хөдөлгөөний юм үзүүрлэг ингэж нарийсаад байдаг бол ингээд дээшээ гадрах гэж харж болж байгаа байхгүй. Гэтэл энэний хөдөлгөөн доошоо шууд ийм хүчтэй орж ирээд тэг шууд ингээд дээшээ зүрд цэсврийн хөдөлгөөн явж байгаа учраас энэ ингээд дээшээ ингээд энэ авьяасаа буцаад ингэчээд дээшээ гарна гэдэг таамаг өөрөө харахад амар хэцүү болчих жоох гэсэн. За Швейцар франк, Канада Швейцар франк ингээд арч. За Канадын. За энэтэй ослууд
нэг жоохон эвгүй байгаад байгаа. Ер нь бүтцэн жоохон тийм цэвэрхэн явахгүй байгаа гэж яриад байсан тий. За энэ дэр чийл ингээд доошоо зодрох магадaltaй батер нэмшиг гэрнэ тийм цэвэрхэн үүсгүй байна гэж тэгжсэн. За тэгээд нэг ийм дабл ботом юм шиг ийм энэ дээр ирээдүйд ийм дээшээс зодрох магадaltaй юм шиг батер нүүсээд тэр нь ингээд эндээ дабл ботом болоод энэ авьяасаа дабл ботом явж магадгүй гэж яриад байгаа. Тэр за яагаад эндээс ингээд унаад байгаа юмн дээр дээшээ гээд таамаг гаргачаад байгаа юм бэ гэхээр ингээд том цагийнхаа чиглэлийг хөөгд байгаа гэсэн. Энэ дээшээ эвцэн ороод одоо шинэ орой үн энэ үнийг эвдээд гараад ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээрээс ингээд за энэ ингээд доошоо явсаар байгаа ч гэсэн энэ ороолыг эвдэхгүй. За тэгээ энэ хавьд ингээд үнийг хүчтэй шал болж байгаа ч гэдэг ч юм уу нэг юм үнийг дээш нь ингээд дэмжиж байгаа бүсчлээд айгүйх үн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хавьсаа ингээд эргэжиж магадгүй гэж хараад байна. За тэгэхээр одоо яг юу болж байна вэ гэхээр за мик агараа. Ганц өрөөний мик нэлтэй шүү. За одоо болохоор юу болж байна гэхээр за нэг юм зурцсан байсан батарейн шиг юм сэтэрсэн байна. Тэ. За ингээд нэг юм сэтэрсэн байна. За бүр яг батарейн арай цэвэрхэн болгоод 3 тоож авъя гэвэл юм байна. За тэгвэл энэ хөдөлгөөн стрэж явцсан гэсэн ийшээ үүсэхдээ өөрөө нэг юм за ер нь бол би нэрээ гүцээгүй. Гэхдээ дээшээс стрэх магадaltaй батарейн үсээд байна л да. За копидод харлаа. Энэ импульсийн хөдөлгөөн ийшээ одоо юу гэсэн адилхан энэ импульсны үдсэн томорчоогүй адилхан байна. За тэгээд ийшээ одоо correction яваад энэ хөдөлгөөн нь буюу энэ хөдөлгөөн ийшээ гэхээр энэ ёроол руу ерөнд өгч байна. За тэгвэл энэ хөдөлгөөн ингэж орж ирэх юм бол бүтнээрээ амар том хөдөлгөөн болчиход байна. Ингээд нэг хөдөлгөөн болчих гээд байгаа юм. Энэ дээшээ орж ирээд ингэж дахиж нэг засаад тэгээд энэ хөдөлгөөнийг энэ дээрээс дахиж нэг аваад тэгээд ингээд биеийн жижигсээд энэ сүүлийн бие тусдаа нэг импульс болоод тэгээд дээшээл гэж таамагламаар юм байна да. Ер нь бол дахиад тодорхой хэмжээнд жоохон уналт байгаа гэж харж байна кадиан дээр. За 2 цагаар жоохон жижиг болчих. Ეს маань сонголттой төлбөрх мөнгөийг тэмлээ. За. Яг тэгэхээр энэ дээр юу болж исэн бэ вэ гэхээр биш үү. За бас яг нөгөө энэ гэсэн үг ингээд нэг range usage straight уул нь энэ доовыг за энэ ч сүүлийн доов нь биш л юм байна. За харуулс ингээд 2 ярол голын lower high энэ дээр тренд иргсэн. Ингээд дэш явж чадсан. Гэхдээ буцаад сэтгэлгүйсэн яроолоо сэтгэлээд ороод ирж байгаа учраас доошо тренд нь иргэцэн байгаад байна гэж. За яг түрүүнийхтэй адилхан доошо энэ явж байгаа хүч одоо юу гэх трендing хүч нь ингээ хөдөлгөөн нь өөрөө ингээ том л байгаад байна. Тэгэхээр ингээд үзэн энэ доошо дахиад унаад биеийн жижигсхийг хүлээж байна гэсэн. Одоо энэ хараа ингээ амар хүчтэй унаад рейнжлээд тэгээд энд ингээд sideways үсэт эхэлж байгаа. За энийг sideways ч гэнэ үү double bottom ч гэнэ үү triple bottom ч гэнэ хамаа байхгүй. Зүгээр ингээд шалтан чартаар нь лагаар нь харахаар улаан зам ингээд амар хүчтэй том дараалсан цагаан лаануудаар унжсэн зүйл маань ингээд дараалал тоол унжтахаа болоод ингээд баруун тишээ хөдөлгөөнтэй болоод ирж байгаа учраас нэг талаараа бол эдгээр трендийг үргэлжлүүлнэ тий ингээд цорын хөдөлгөөн чарт зүгээр амьсгалж байна. Тэгээд ингээд дахиад амьсгаа гаргана. Тэрнтэй адилхан. Нөгөө талаас бол эндүүд захиалгууд биелүүлж байгаа. Энэ шорт байсан хүмүүс энэ дээр захиалгаа агаад бай захиалгаа өгөөд ингээд ашигууд аваад гарч байгаа. За нөгөө талаас нь магадгүй урт хугацаанд ингээд дээшээ арилжаанд орох гэдэг хүмүүс бол энэ дээр их хэмжээний захиалгуудаа биелүүлж авах боломжтой. Хоёр талынх нь аль талынх нь боломжтой. Тэгэхээр яах нь иймэрхүү үеийг ингээд жоохон уртын арилжаа хийдэг хүмүүс бол ер нь анзаарч явах хэрэгтэй. Яг тэгэхээр нэг удаагийн хатгалдаар бүтэн 7 хоногийн бүтэн сар үргэлжилдэг трендүүд ер нь эргээд ийн гэдэг айгүй ховор байгаад байдаг. За тэгэхээр энийг бол дахиад унгая дөө. Унгая. За унгая ч яах вэ? Унахын хүлээл гэх юм дөө. За энэ тренд лайн их онцш юм байна. Юуцсан одоо ингээд харахад чиглэлээ харахад өмнөх яроолоо сэтэрчлээ. Яах нь энэ дээшээ явсараа одоо энэ оройг эвдэхгүй. За тэгээд тэрний өмнө энэ оройг эвдэхгүй гэдэг дээрээ ахаад цагийн жижигсүүлээд харахаа энэ чи өөрөө нэг ийм тренд байна шүү дээ. Одоо энэ унжгаа трендэн дотроо гэсэн. Тэгэхээр одоо энэ үүсэж байгаа яроол дахиад энэ жижиг яроолоо ингээд эвдсэн буюу доторх нэг энэ хөдөлгөөнийхөө сүүлийн яроолыг эвдсэн. Тэгэхээр энэ дээшээ явсаар хагаад энэ оройг эвдэхгүй. Тэгэхээр энэ оройгоо ингэж төхөж ирээд унжээж магадгүй хамгийн дөрөв цаг хоорондынхаа хамаарлаар бүгдийг давхцуулаад харъя гэх юм бол яг хөө энийгээ дээшээ эвдсэн ч гэсэн ерөнхий утгаараа энэ дээдлийн оройгоо эвдэхгүй учраас дараа нь ч гэсэн сэлдэж болно. За яг хөө эхний эхлээд бол жижиг цагийнхаа доойгоо сараад энийг ингээд эвдэхгүйгээд сэлдэж болж байна. За тэгээ сэлдэд хамгийн хол хүртэл нь одоохондоо болохоор би яаж харах гэдэг юм хэрэг энэ импульсийг копидж аваад энэ импульсийг ингээд тавьсан. За би энэ дээрээс сэлдэж чадах юм бол ийшээ нэг 280 pip явах боломжтой гэж харж байна гэсэн. За юу болсон? Кацинга доллар нэг өдрийн тренд лайнтай байгаа тэгээд ороо. За тренд лайнаас трейд явцсан. Угаасаа тэгээд яах нь lower high гэжсэн энийг ингээд дээшээ эвдүүл дээшээ явна эвдэхгүй бол эндээ ингэсээр га доошоо явна гэсэн. За тэгээд 100 гаралцараа доошоо явж байгаа юм байна. За тэгээд
энэ дээр үнэн sideways босон, импульс ороод ирсэн, correction ороод ирсэн, импульс нь үргэлжилж байна. Одоогийн импульс доошоо явлаа. За нэг энэ хавцаа ирэх юм байна. За тэгээд энэ импульс өөрөө ингээ харахаар хүч нь бас тийм хүчтэй биш харагдчихлаа байна л да. Ингээ лаанууд нь жижигэн биетэй яваад байгаа. Яг хөө ингээ харахад бол олон дараалсан юм шиг ирнэ. Ингээ хөдөлгөөний амар жижигэн боохгүй. Тэгэхээр энэ хот төд удалгүйгээр буцаж дээшээ нэг цэцрийн хөдөлгөөн томоор ингэж хийгээд тэгээд дараагийн хөдөлгөөн нь арай хүчтэй унж магадгүй. Юуцсан бол нэг хүчтэй энэ одоо жишээл энийг энэ шиг ингээд гэхэд би энэ арай жижигтэй байгаа байхгүй. Хүчтэй биш байж чадахгүй. Тэгэхээр нэг ингэж зөрж засвар хөдөлгөөн орж ирж магадгүй. За тэгээ Сингапурт бол хасл өөр хийх тэгж жимби хүмби бамби хөдлөхгүй дээ. За Швейцар франк йен. За дов харлаа. Өмнөх орой тэрний өмнөх орой сүүлийн ёроол өвдөрсөн. Энд лавар хай байгаа. Биш лаварлаа үүссэн. Дэвшилсэн. Өмнөх лаварлаа төхөөд ирсэн. За үз. Энийг спорт гэдээ баяддаг хүмүүс байт юм болов. Байдаг бол баядахгүй нөхцөлтэй явж байна. За шалтаа за хараад энэ хавьд үн тогтоод нь штэ тий. Энд нэг ирээд ер нь ингээд агуулгаар нь жоохон зоон гэдээ авчих юм бол шал сэтэрсэн тэгээд ингээд ахиж ирээд тахаар энд ингээд үн контактал ямар нэгэн байдлаар цайлаа биелэгдээд байна тий. Тэгэхээр жоохон анхаарах хэрэгтэй бүсчлээ юм болов уу гэж бодож байна. Энэ импульсыг доошоо явна гэж бодоод ингээд автал энд нэг pullback явдаг үеийн явцсан, импульсны явал явцсан. За энэний импульс дээр маргааш нөгөө төр сэтэрчиж дараагийн л сэтэрчиж магадгүй мэн дөө. Гэтэ үз айгуу тийм анзаараад шууд энэ хавьяас яг энэ хавьяасан сэлдэхэд бол нэлээ өгөл бүсчлээ ягаад тэгэхээр юм үнийн шалтаа зулчуд бүсчлэл байна. Аюултай юм байна. За 2 цаг жижигрүүлээд харлаа. За уналтын хүч бол нэг саармагцсан гэж хэлэх юм алгуу. Бараг нэгтгэж шууд дунд гойжж магадгүй юм байна. Тэгээ харахад ойлгомжтой юм гэсэн үг шүү дээ. Энэ биенүүд ингээд нэг тэгж хажуу тишээ жижигрээд байгаа юм харагдахгүй байна шүү дээ. За энд нэг sideways болсон. Тэгээ sideways болол дахиад импульс нөр юм том болцсон. Томсцсон. Улам хүчтэй унсан гэсэн үг шүү дээ. Том зайд унсан. Тэгэл импульс нь улам л доош рууцсан ба томроо л байна. Одоо ядаж инээшгээ явна гэж бодоход ийм явахаар ш дахиад доошоо 150 60 ppm тийм. А тэгэд энээсээ илүү ингээд доошоо хүчтэй унах юм бол бүр хол унах гэсэн үг. Гэтэ яг энэ хавьяас нь бол ялчанд ороход тийм тухтай бүсчлэл ерөөсөө биш байна. Ядаж хамгийн ихний одоо энэ ёроолыг сэтлээд pullback-ын дээр ч юм уу ядаж хамгийн ихний ингээд магадлаараа өндөрсөж байгаа үйлдэл гэсэн үг шүү дээ. А тэрнээс бүр дахиад жоохон ингээ хол ярилж ийх юм бол энийг дээш нь гаргаж ирж байгаа сэлдээд буюу энэ хоёр энэ ёроолыг сэтэлцэн. Тэгэхээр энэ сүүлийн орой байгаа. Энэ дээшилсэн ч энэ оройгоо эвдэхгүй учраас энэ хавьяас сэлдэх юм бол тэгээд урт хугацаанд барьна гэж бодож байгаад илүү юм том хөдөлгөөнийг өндрөөс нь барих боломжтой л гэсэн үг. Гэхдээ бас иймтэй бас лив шүү. Ингээд юм хогцсон буцдаг хөдөлгөөнүүд хаяа орж ирээд байгаа юм. Зэвцэн сэл бол хэцүү. За яг хоо бай шалгахмаар байгаа хүмүүст бол энэ хавьд гой шал үүсэж байна. Энд мэлээр инжилж байгаа төсчээсэн байна. Энд 2 3 дахь шаллаа үүсгээд явж байна. Тэгээд яг хоо нэг удаа одоо ингээд шууд дабл ботом байх магадaltaй нөхцөлийг баруун орой ёроол дээрээс нь олох гэж байна гэсэн. Тэрнээс жоохон сэтгүүлээд зунгааруулж байгаа баяд бол яг хоо энийгээ сэтлэхгүй ч гэсэн жоохон дэшээ явах нэг 7 хоногийн хөдөлгөөн өдр байх боломжтой харагдаж байна. Яг одоо л ялцсан дөрөв хэцүү юм байна. За евро канад доллар евро кэн. За өмнөх вебинарын дамганы support resistance зурсан. Энэ дээрээс даваа өвдөж чадвал дэш арилжаанд орё гэсэн боловч даваа өвдөж чадахгүйгээр яасан бах нь. Батерийн задарлаа. Би энэ батерны дэшээс төрдөг батернаа гэдэг таниад л байсан юм байна л да. Заарий. За дэшээс төрдөг магадaltaй батерны явсаар агаад нэг доошоо стрээд буцаа сэтэрсэн үү? Сэтэрсэн. Тэгэд яах нь энэ оройг энэ доошоос төрөх магадaltaй батерн зурсан юм бэ шүү дээ. За энэ трейд нэвч ямар хэцүү болт юм бэ. Ингээд явж байгаа дэшээс стрээд буцаж орж ирээд доовоо өвдчихэд энэ sideways. Тэгээд дэшээ өвдөж доовоо өвдөн гут нь доороос нь байд яг гэсэн чинь нөгөөдгөн sideways-ээ доошоо сэтэлээд буюу за энэ ёроол үүсгэхэд юу болж байна вэ гэхээр энэ ёроолоо сэтэлж байна. Шинээр лаврлаг үүсэж байна. Тэгэхээр яг нь энэс дэшээ явсан орой сүүлийн орой буюу энэ үнийг сэтэлэхгүй гэж хараад ингээд автомат нь өөрчлөгдөх нь байсан байна шүү дээ. Та тэгэл нэг иймэрхүү юм болоод буцаад унсан байх нь байна. Тэгээ энэ дээр яг уу нэг юм амар хол
Мэдээний лайн багт те. Мэдээний лайн юм шиг байна. Ийм лааны дагуу арилжаа хийж чадахгүй бах. Тэгээ ядаж энэ дээр нь буцаж энэ pullback-ийнх нь энэ лаан дээр арилжаанд орох боломжтой байжээ. За тэр цагаас хойш нэх үн хөдөлтоогүй л байгаа юм байна. За энэний орой бол тодорхойгүй. Ингэж авбал сэтэрсэн. Тэгээ энийг ингээд аваад бийж ятал дараагийнх дээр нь ийм паттерн үсээд доош явчихна дөө их бол. За гэхдээ чиглэн дээшээс харагдаад байгаа шүү дээ. За дахиад энэ хаана энэ авс шол авсан байна те. За одоо хөдөлгөөний яваад өнгөрсөн юм чинь нэрч авах. За юу ч ингэ хөдөлгөөнө бол дээшээ хараад байгаа. Бүх оройнууд нь дээшээ байгаа. Энэ цагийн тренд энэ дотор явж байгаа чиглэлч өөрөө дээшээ трендтэй байгаа. За нэг яагаад байгаа зүйл нь ийм хэлбэр нь их гоё харагдахгүй байгаа хэрнээ ийм хэмжээний ийм доошоос төрөх магадaltaй паттерн байх үедээ яг бүтцийн хувьд бол угаасаа мөн яг ингээд 3 дахь тооч мооч гэдэг ч юм уу цэвэрхэн талтай бол байж чадахгүй байгаа. Тэгэхээр яг нь хэрвээ энэ доошоо зодох магадaltaй паттерн авах юм бол impulse correction impulse гэдэг өмнөх энэ impulse-ийг аваад харахаар ингээд явах боломжтой гэсэн үг байхгүй. Гэхдээ тэглээгээд шууд доошоо тренд ерөөсөө ирэх боломжгүй бүтцтэй яваа. За энэ паттерн байлаач арайч би энэ гүцийг харагдаж байна дөө. Дахиад дэвшлүүлээд дэшээ явах юм байна. Одоо ингээд харангууд энд нэг шал, энд орой. За энэ зүг ингээд оройс яраас төрсөн гэж харахад хэцүү юм байна. Post correction. За ингээд дэшээл явах юм байна дөө. Дээшлээд харин шууд энэ дээшээ хөтлөө явж чадах нь дунд нь зогсчих нь. Одоо энэ хоёр өөрсдөө ингээд шууд аль талын импульс гэж хэлэхэд хэцүү шууд огцон унтсан. Тэгэхээр аль нэг тал руугаа нэг жаахан баруун даялсан хөдөлгөөн гарч ирэх нь хүлээх ёстой юм болоо. За евро швейцар франк. За кач швейцар франктай адилхан нэг онцгой хөдөлгөөн байхгүй 100 гаралтай байж гин. Нэг доошоос төрөх магадaltaй паттернээс сэтэрчээд буцаж яваад буцаж орж ирээд нөгөө sideways trend дотор л явж байгаа юм дөө. Энэ дээр бол арилжаа хийгээд юм явах уу. Планууд нээр гэптэй нэгдэж мэгтэй. Евро швейцар франк жоохон тохгүй байгаа. За евро паунд бас нэг амар рейнж хослолж тээ явах дээ. Нэг свинг бол явчих гээд байгаа шүү дээ. Свинг бол явчихаа. За өмнөх таа мөн энэ дээрээсээ энд хайрлаа үүсэх магадaltaй бүсчил байгаад байгаа. За ягаад бүсчил байгаад байгаа гэхээр нэг өдрийн шал байгаад байгаа. Нэг өдрийн 16 оноос хойш явж байгаа шал байгаад байгаа. За тэгээд яах нь тэр шалан дээр ирсэн учраас тренд баталгаажаагүй ч гэсэн эндээс эргэж магадaltaй болов гэж энэ хайр лавыг энд байх магадaltaй байна гэд яах нь нэг дээш нь гаргаж ирээд байд бол байдя гэсэн чинь гаж усангүй ээ. За гэхдээ энэ таам нь бол ерөнхийдөө хിവэрээ гэтээ зүгээр хаанаас вэ гэдэг газар нь л өөрчлөгчлөө гэж бодож байна. Зураадах юм. За юу болсон бэ гэхээр биш үү? Энд ингээд трендэн дээшээ эргэцэн гэж байгаа. Одоо би энэ хайр лавыг хайж байгаа гэсэн үг юм бол энийг хайж байгаа. Одоогор асуултын тэмдэгтэй. Тэгээ зүгээр энд байж болох уу гэд эртнээс олох гээд байгаа гэсэн үг. За одоо энэ хувьс бас ерөнхийдөө анзаарыг нэгт 2 цагийн чартан дээр те одоо ингээд үн 2 өдөр рейнжлцэн. Тэгээд дээрэс нь энэ өмнөх энд байгаа заваарсан энэ sideways хөдөлгөөнийг харахад энэний шал бас энэ хавьд ингээд нэлийн олон байж тээ зүүнний таталтуудтай. Тэгэхээр энэ хавьд ингээд бас үн ингээд захиалга хийгдээд одоо ингээд үн энэ дээр тогтоод байдаг. Тэгэхээр энэ хавьд ирээд ингээд одоо ч гэсэн үн тогтворч байгаа нэгэд хардах сэтгэл төрүүлж байна гэсэн үг. За тэгээд энийг дээш нь сэтэлүүлээд pullback-ын дээр нь буюу буцах хөдөлгөөн дээр нь баа юм ярилжаанд орж болж байна. Ингэж болж байна те. Хэрвээ сэтэрч чадах юм бол сэтэрхгүйгээр нөгөө талдаа юм ихэр эн чинь ингээд жижигхэн энэ дотроо ингээд бас доошо тренд явж шít. Энийхээ цэрэг хөдөлгөөнийг игээд доошо яваад энэ доогоо сэтэлчих болно. Тэгэхээр ингээд дээшээ сэтэлүүлъя гэдэг байгаа нь тийм шалтгаантай гэсэн үг. Доошо явж байгаа трендийн ингээд тодорхой хэмжээнд цаг хоорондынхоо хамаарлаар сүрж байгаа учраас тэрийг сэтэлүүлчих юм бол ядаж ингээд нэг баталгаа авах гээд байна гэсэн үг шүү заа. За очих. Хөөе. Мауз зураад яхад юм. За евро yen. 7 хоногийн лаан евро yen катины ялаа. Нэр бүгдээрээ 7 хоногийн лаан доошоо байгаа л байна л да. Энэ том лаг ингээд сөрөөд гараад ирчихэд би эднийг ер нь дахиад доошоо юм болов л гэж хараад байна. За гэхдээ нэг юм sideways дотор байгаа учраас доотлоо хүчтэй шал байгаа. Тэгэхээр шууд стрейт уныг харахад хэцүү л. За энэ тэгэл катинтэй бараг л ихрээ өрөөсөн шиг л байна шүү дээ. Лааны бүтц адилхан, өмнөх доовуудын бүтц адилхан.
Ингээд явжлаа байна. Энэ бол адилхан дөө градиент. Харж аваад байд бол байдах сонирхолтой хүмүүс байдаж болно, сэлдэх сонирхолтой хүмүүс доошоо нэг шал сэтэлүүлээд сэлтгэх бол одоо хүчтэй спортон дээр явж байна. Тэр энэ дээрээсээ дээшээ ойчих магадaltaй ямар нэгэн байдлаар тэгэхээр тэр үед нь хилчаанд орчуулж явах нь тухгүй байхаа гэж байгаа. За евро NZ. Яа энэний нэг weekly сэрэг өмнөх дээр нь би харлаа. Энэ дээр сэрэг нь байгаа лөө. Хөөцөр. Энэ стэйш хийчихсэн байна. Саксо дээр юм болоо юм дээр юм бол. Энэний сэрэг гэхдээ бараг л бичлэг болгон дээрээ л хайгаад байгаа шиг байна те би. Энэний шиф битүү сте. Бүр налаад ирчлээ л дээ сэрэн дотор. За ингэхдээ уул нь бүр гоё сэрэ байд юм уу? Тэр дотор явах явж байгаа. За өмнөх талаа хөө энэ дээр юу дээшээ тамаг байгаа. Лээ. Лайн нь маяг нүдэлцэн. Ач. За энд нэг юм совог явж байна. Тэгээ энэ совог нь өөрөө дахиад дотроо батарей нүсэд яваад байгаа учраас энэ нэг байх шиг байна тий. Энэ импульс доошоо яваад тэгээд зөрөөд энэ импульсыг копицсан л байна л та. Энэ доотлын өмнөх импульсыг копидоод энэ импульсийн араас ингээд залгаад дэше явна. Тэгээд энэ залгаад дэше явсан хөдөлгөөрөө дийлэн сиренийхаа нэг SP лайн л очиж байна. Тийм л таамаг гарах хэрэгтэй л хөвтэй. За тийм л. Энэ таамагд баг хэвээрээ шахах юм бэ нөө. Энэ импульсны явцсан тэг яг дахиад нэг давтагдаж байна. Ингээд энэ нь бол импульс correction импульс гэдэг явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ чиглэл нь угаасаа дээш явж байгаа. За дэлгээрээч тэр одоо энэ өсөж байгаа хөдөлгөөнийг нэг тренд гэж үзэх юм бол энэ чинь ингээд орой энэ оройн энийг эвдсэн энэ олтын хөдөлгөөн энийг эвдэхгүй. За энд яг нэг доошоос төрөх магадaltaй батарей нөгөө гэсэн сэтэрлээ ч гэсэн энэ маань өөрөө нэгт ингээд дээшээс төрөх магадaltaй батарейны бүтцтэй явж гэн хоёрт дахиад өөрийнх нь чиглэл дээш явж байгаа. За тэгэхээр яг нэг ингээд доошоос төрсөн ч гэсэн нэг ингэсэж байгаа дээш явж байгаа хөө. Евро NZ. За NZ-ийг унаа эсвэл еврог өснөгээд хамгаалчлаа гэсэн үг. Тэгээ дараа чи энэ дээр хараад та яахгүй бол зөрүүлж таамгаа яг зөрүүл хослоондоо хамаарлаар харж чадж байна уу гэдэг анзаарахгүй. За энийг яагаад дэшээс төрөх магадaltaй батарей нэгэ зооцсон байдаг лээ. Сайд биш баг. Энэ зүгээр ингээд дэшээ ингээд impulse correction impulse гэж юу. За pound зур фанк. Та. Option. Томороо доошо батарейн дотроо амбардаг батарейн дэшээ. За энэ бол шууд нүдэн баримжаагаар дэшээ стрэх магадaltaй л харагдаж байна л та. Нөгөө швейцар франкууд нь гэхдээ унах магадaltaй байдаг шүү дээ. Одоо би энэ импульсыг л дэшээ харах гэдэг нэг сүгэлтэй энэ доороос ингэ төвчтэй орж байгаа импульсыг. Тэгээ хартал бас юу болж байна гэхээр энэ ёроол гэж дод энийг оройг харсан чи энэ оройгоо сэтэрсэн. Гэхдээ одоо жоох юм бүтцтэй явж гэн эндээсээ шууд correction орж ирээд энэ довыг эвдээд ингээ унчиж магадгүй эсвэл энэ довоо эвдээд батарейн зурчд бол дээшээ үгэлжилнэ. Энэ таа зүртлээ явна гэж харагдаа. Энд нөгөө амар зунгаарж агаад ингээ унтж байгаа байхгүй юу? Ингээд хүчтэй дээшээ гарч ирсэн хөдөлгөөнийг биш ингээ дээшээ гарч ирээд орой дээр очихдоо ингээ зунгаарлцаар агаад ингээд очиж байгаа учраас одоо энэ хөдөлгөөн ишээ жижигсээд явчихж байгаа учраас энэ цэцрийн хөдөлгөөн нь өөрөө шууд доошоо хүчтэй ороод ирж иж магадгүй. Нөгөө талдаа хэрвээ дажгүй орж ирж чадах юм бол дээшээ явчих иж магадгүй гэж харж байна. За daily pound yen. За нэг сэрэний багц авсан байсан. Энэ сэрэг ихтэй ашиглахад бас тийм мэдээлэл сайн өгөхөр сэрээ бас жоохон хэцүү л дээ. Яг хөө энэ сэрэний дээдлийн 50% дотор айгүй гоё явж байгаа. Гэхдээ доотлын 50% дотор бол тийм ч гоё тоочтой зэг. За яг хөө энэ SP гэж гаргаж авбал гайгүй. За энэ сэрэний гадаа бол юуч байхгүй. За сэрэгээ дөр харилцаач. Өмнөх таамаг нь юу юм? Тэн дээрээс дэшээ юм. Явсан л юм битэг зүйл. За энэ бас тэл ерөнхий адилхан байна дөө. Одоо яг энэ дээр шууд унах бүтц харагдахгүй байхгүй юу? Унах бүтэц бол ерөөсөө нүдэнд харагдахгүй.
Одоо энэ шиг юм ингэж ийснаа ингээд дээшээ задрах магадaltaй болсноо. Тэг ингээл явж халрагдаад байгаа байхгүй. Зүгээр л нэг юм хоёр паттерны л бүтэц солигдож байгаа байхгүй надад ерөөсөө ингээл яг нэг юм цэвэрхэн биширнээ ингээд тасал болцсон хөдөлгөөн харагдахтаа бол ингээл өөр юм хоёр паттерны солигдож байдаг. Нэгнээсээ гараад нөгөө төлөвөө ороод дээл чиглэл нь үргэлжилж байдаг. Тийм л харагдаад байна. Харагдаад байна гэх шиг бараг л үзээд байгаа юм шүү дээ. Дэлгэцэн амтрацсан. Pound yen гэдэг бас л байна гэж. За одоо бол тэгтээ шууд байтгаад хэцүү л байгаа юм. Дээшээ ингэж бараг л тасралтгүй усч гаж ирснэ. Гэж жижигээр унснаа, арай томоор унснаа, бүр томоор унснаа, ахаад хүчтэй унж эхэлж байна. Тэгэхээр шууд байтгаад бас хэцүү. Энэ онцлог хөдөлгөөний одоо юу гэх сармагч гэн үлээ. Жишээл хүчин жоохон сармагч гэдэг юм одоо юу гэх sideways trend руу шилжих жоохон харъя. Тэгээд энэ хөдөлгөөнүүд нь шууд ингээд огцом гаж ирээд огцом буцаад байгаа учраас ер нь sell тал руу арай хүчтэй байж магадгүй. Тэгэхээр энэ ёроолыг шууд сэтэлнэ гэж хараад шууд энэ үхэн эндээ жижиг pullback аваад үргэлжлэнэг арч. За тэгэхээр үргэлжлээд нэг хол явахгүй. Үргэлжлээд энэ тренд лайн руу тэгэхээр ихний хараа шууд ирчих гээд байна те. За юу ч хамгийн макстай бол нэг энэ хавцаар үг харна. Макстай бол энэ хавцаар уу. Тэрний өмнө бол нэг энэ хавцаар үг арч. Шууд бас өсөөд алга болно гэж бол харж тааргүй юм байна. Бас шууд хол унах чутлаа харагдаж байна. За Pound USD яа сэрэний юунууд зөрөөд юм. За логарифм гэдэг биш байна. Окей. За өстө байтад swing барих гэж байгаа хүнд бол төгс боломж байна. Өмнөх вебинар дээр ярьсан те. Яагаад вэ гэхээр 7 хоногийнхаа доовынхаа бүр ингээ эвдэхгүйгээд байгаа доов дээр бүр ингээ 90% ирчээд байна. За тийм лаанууд нь таалагдаад байна. Бараг л юм дөвжин юм шиглээ гарснаа. Хараас нь том битээ ингалаа гараад байна. Тэгэхээр ингээд байтах гад ээж болж байна гэдээсэн. За яг хөө сэрэ дотор бол дэж явж байсан. За энэ сэрийг бол гэхдээ яг бидний ярддаг дүрмийн дагуу зураагүй. Гэхдээ бас тийм дүрмийн гажууд биш. Аль цэгүүдийг бол ерөнхийдөө бас гайгүй сонгосон. Тэгээд налуунууд нь нэлээд дэж учраас энэ сэрийг авчвал байгаа хгүй. За тэгтэл одоо энд бас нэг сонирхолтой зүйл болох гэж байгаа нь юу вэ гэхээр шүү дээ. За 7 хоногийн доовор бол яаж юм гэхээр за хэдүүлээ зөвхөн доовын саксад ирж байна. Сакс. Бас сэрэт юм. За эдний устгах гэдэг. За 7 хоногийн доовор юу болж байна вэ гэхээр энэ оройн энийг эвдцэн. Тийм учраас энэ онцлог хөдөлгөөн энийг эвдлэхгүй гэж ингээд сэтэрхгүй гэж таамаглаад тэгээд ингээд бай ярилж амдрахад гой бүсчлээ нэ гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь. За ингээд бай ярилжанд орсон байлаа. Одоо бас нэг гоё юм нь юу болж байна гэхээр энэ өөрөө би даасан уналтын тренд яваад байгаа. Тийм. Тэгвэл тэрний ингээд сүүлийн ёроол, өмнөх ёроол тэгэхээр сүүлийн орой энэ дээр тогтож байна гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэхээр дээшээ өссөөр байгаа тэгсэн энийг эвдэхгүй гэж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд цаг хоорондын ям арлаараа гоё зөрчилдөөнтэй болж байгаа гэсэн. Гэтэл одоо би weekly-гээрээ доошоо бишээ дээшээ daily-гээрээ доошоо байна гэсэн. Тэр 4 цаг 2 цаг одоохонтой энэ чам аах. За тэгтэл би одоо энэ daily-г энийгээ сэтлээд сэтлээд ингээд ирэх юм бол эн чинь ингээд шинэ орой үүсчихэж штэ. Энийг ингээд сэтрээд дээш олчих гэсэн. Тэрнийхэн дараа цэцрийн хөдөлгөөн дээр нь би ингэж байгаа баятах юм бол энэ хоёр хоёулаа нэг чиглэлийн дагуу болчихж байгаа учраас дараа нь энэ баятахад бол харин тэр 2 цаг өдрийн чиглэлийг илүү анзаараад өөрийнхөө орох гэж байгаа чиглэл рүү болно гэсэн. Ингээд явах юм бол энэ арилж байгаа swing явуулна гэж байгаа. Nice. Тэгэхээр бас сэлрүүдэд бас сонирхолтой өсчихлээ. За ихтэй харъя л та. Энэ яадаг 7 хоногийн сэрий. Энэ жижиг сэрий. Энэ нас гэхдээ эвгүй л юм те. Энэ евро USD-ийн 7 хоногийн сэрийтэй амар адилхан юм шүү дээ. Энэ бүр монтли сэрий юм. Гүү энэ да. Сэрийг яг харагдахгүй. Сэрийг авч хаяад зүгээр шууд SP-нүүд үлдээсэн юм бах та. За ихтэй энэ бол сэрээ энэ дээрээс үүссэн сэрээл байна л да. Энэ 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг юм шиг байна. 1-р цэг нь энэ хоёрын аль нэг, 2-р цэг, 3-р цэг. За тэгээд зүгээр цаашаа ингэж юунод аваа явцсан. SP line-ууд аваа явцсан. Энэ гэхдээ 7 хоног орно. Саяны гэхдээ нэг энэ өөр байна те. Тийм байна. Өөр юм байна.
Энэ бүр том сирен юм байна. Саяных энэ дотор явж байгаа сирен. Энэ болохоор том сирен. За харин энэ SB line-ыг харахаар байна шүү дээ. Энэ SB line-ыг харахаар амар сонирхолтой нь юу вэ гэхээр энэ тооч, энэ сэтэрсэн тэгээд орж ирээд тооч хийсэн. Ахаад энэ дээр тооч хийж байгаа байхгүй юу? Яг хоо нэг удаас ингээд ерөн сэтэрчих юм бол ингээд нөгөө нэгтэрчлэн багасаад байна гэдэг шиг ингээд цаашаа стрит авах магадлал байгаа ч гэсэн энэ сэтэрчээд ингээд буцаж орж ирж эндээс ингээд тооч хийж реакшн аваад байгаа гэхээр бас хармаар юм шиг. Энэ нэлээд дажгүй налуутай юм байна л та гол нь. За харъя. Энэ хавьяас ер нь жоохон attention тавих юм байна. Харлаа төвлөлөө ичдэг юм. Одоо нөгөө түрүүний яриад авч ийн гэсэн үг шүү дээ. Энэ нь энийг эвдсэн. Тэгэхээр энийг эвдэхгүй. Гээд энд нэг юм харж байна л гэсэн үг. За pound USD доошлохоор доллар өснө гэж харж болж байна. Эсвэл би pound-ыг амар унгаж болж ингэж харж байна гэсэн үг. За дараагийн дээр батгаж болж харнаа нэгтэй. За түрүү Нью-Зеланд долларын чинь евро NZD дээр унах гэдэг шүү дээ. Тэ? За тэгвэл энэ дээр Нью-Зеланд доллар доош харагдах юм харъя л та. Энэ дээр өөрөө тэгвэл доош харагдаж байна уу? Ямар нэгэн доошлдог шийд байна уу? За том батареис дээрсэн. За өмнөх таамаг арч. Энийг батарейныг гүйцээх гээд энийгээ дүнгийн сэтгэлээтэйг доош унчих байхаа гэсэн юм бах та. Тийм юм байна. За тэгээд энэ нь болохоор доошоо унсан ч гэсэн нэг хол унцтаагүй 50-60 пипл унсан юм шүү. За энэ зооноос нэг 100 пипл унсан юм байна. Тэгээд буцаад дээш буцаа гараад ирсэн байна. Энэ гитий бас яг доош харагдахгүй байна. Энэ дээшээ гараад ирж байгаа чиглэл өөрөө хүчтэй байгаад байгаа байхгүй юу? За окей, энэ тав устгах чи. 4 цагаар ороод харъя. За яг мэдээж чиглэл нь бол доошоо явж байгаа. Тэрийг бол ойлгож байгаа шүү дээ. Энэ сүүлийн оройнуудад тоолсон, сүүлийн ёроол байсан, ёроолыг доошоо сэтэрсэн, шинэ ёроол үүссэн. Энэ хөдөлгөөн яаж ч энэ 100 гаралдаж өссөн ч гэсэн энэ оройгоо эвдэхгүй. Гэтэл эвдэхгүй гэдэг орой өөрөө дээшээ хэдэн 100 пипний ард байгаа учраас тэр болтлоос ядаж тал руу тэмүүллээ гэж бодож 250 пип явуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр эндээс хүчтэй хөдөлгөөн орж ичж магадгүй юм байна. Үгүй явах магадгүй ч байх уу. Гайхгүй юм байна угаасаа туулах зам нь хол учраас. За 100 гаралцаар хагаад нэг доошоо хүчтэй онж өгсөн. Тэгснээр буцаад дээшээ гарч ирээд энэ донтолтын хөдөлгөөн багасч байгаа байхгүй. Тэгээд энэ дээшээ гажиж байгаа энэ хоёр хөдөлгөөн өөрөө дээшээ хүчтэй гараад ирсэн. За тэгээд одоо замд нь гай болохоор өсчлөөд хоорлоо энэ да. Хоорч явахт бүх шалтгаан зэрэгэл нэг эндэлээ айл болтго л даа угаасаа. Одоо жишээл энэ орой гэж харахад. Энэ орой болол унцтаагүй тэгэл энэ дээр буцаал тааз болно шүү дээ. Би бол энийг ихтэй дахиад бүр одоо энээсээ ч одоо энэ бааны хөдөлгөөнөөсөө ч хол явна гэж харахаар байгаа байхгүй юу? Энээсээ холоор бүр дээшээ ингэж гарч ирэхээр юм болов уу гэж. Бүр ийм том цэцэр хөдөлгөөн очих юм болов уу гэж хараад байгаа юм. Окей, за анзаараа юу ч чиглэлээ бол байд дөө. Дээшээ орилж онд оръё гэж бодож байна. За тэгээ одоо бол юу болж байна вэ гэхээр иймэрхүү юм цэвэрхүү үсгээр унцдаг бүтээгдэхүүн байна. Тэгээ нэг мэдээ юм шиг байна те. Өглөөс та маркет нэгтэл саваад өгдөг юм уу? 9 цаг савсан шүү дээ. За энд батарей нь үсэж байна. За нэгт мэдээлэл батарей гэж авч болно. Хоёрт энийгээ sideways гэж авчиж болно. Sideways байхаар бол нөгөө тал руугаа хардахад бол тренд нь ирчихэж болно. Гэхдээ яг хуу батарей нэгэд харахад бол бүтэц тиймч бас нэг таамаглахын аргагүй өөр хэлбэртэй үүсэх байгаа учраас би энийг цэвэрхэн хардчууд дээшээс магадлалаар өндөр болгож хараад байна. Тэгээ энд дахиад нэг юм гурвалж үүсэж байна. Тэгээд энэ гурвалжинг өөрчлүүлэх импульс нь энэ байна. Ингээд импульсээ өөрчлүүлээ жоохон заваарж ингэж холлоор гэх юм уу те бүр баруун доошоо чиглэлтэй унаад энэ батарейн сунаад тэгээд дээшлэе. За бүр гоёор бол юу байж болох вэ гэхээр энэ батарей нь ингээд бүтцээ үүсгээд явж байхдаа энэ хоёр тааз маазыг ч юм уу ингээд шалгаад явуучвал бас илүү зүгээр санагдчихэв. Яг хөө ингээд батарей нь өөрөө эндээ хүрэхгүй бол энэ дээрээсээ явчихна. Хүрээд бүр ингээд сунжраад ах юм бол ийшээ ирж аваад явуучвал өстэй зүгээр харагдаж байна. За гэхдээ бүтээгдэхүүн нь өөрөө буюу одоо энэ
хослын онцлог өөрөө ингэж шалтгаан зөв шалгаж явдггүй үгүй юу гэдгийг бас анзаарч харах хэрэгтэй л дээ. Одоо жишээлбэл энэ шалыг ингэж стрээд явлаа тийм үү. Стрчээ бусаж ийж яг цэвэрхэн шалгаж гэнэ үхээр бас үгүй. За энэ шалыг стэрлээ. Энэ шалыг стэрлээ. Буцаж ингэ. За энэ хоёрлыг хойрхон болчих. За энийг харлаа. Дов хөвдөж ингэсэн шүү дээ. Энэ довыг доошоо хөвдлээ шалгаж гэнэ үү? Шалгаж гэнэ. За зөрүүлээ дараагийнхыг харлаа. Энд дабл ботом боллоо. Нэг лайн нь энэ дээр үлдлээ буюу энэ дээр орой байсан. Энэ хоёр орой буюу одоо энэ эсэргүүцлийн бүсийг сэтэрлээ ирж шалгаж гэнэ үү? Шалгаж гэнэ. Гэхдээ жоохон юм энэ бол ийм өглөөний хөдөлгөөн яг маркет нэгж хөдөлгөөнөөс жоохон сонир бас зөвлөсөн байна те. Гээд ингээд анзаарч хэрэгтэй. За жишээл энэ оройнуудыг ингээд шалгаж гэнэ үү? Дээшээ сэтэрлээ. Энд шалгаж гэнэ. Энэ оройг шалгаж гэнэ үү? Дээшээ сэтэрлээ. За энэ бол яг буцаа шууд унчлаа. Гээ шалгаад ер нь бол шалгаж байна. Гэхдээ цэвэрхэн шалгадаггүй. Ингээ ялангуяа ийм хүчтэй маркетинг үе нэгд хөдөлгөөнүүд төр байх юм бол аль нэг талруугаас стрейт хол явцаад гэж очих магадaltaй тосдол байна шүү дээ. За гэтэл энэ маань өсгөөд идэг евро янзад унах гад идэг болчиход тах яас ицсэн байж чи евро янзтаас тий гайгүй дэшэл харагдах шүү дээ. Зоонол унахаас шүү дээ. Адилхан л том батарейтай л төлөд байгаа шүү дээ. За тэг бүр энийгээ баталгаажуулаад ингээ арчдгүй юм. Хөлингийн хооронд гаргаж ирлээ. Миний яриад байгаа шүү. Үнэхээр эсрэг хамаарал байна уу байхгүй. Яа би энэний өнгийг орж ирэх болгондоо сэлтийн тэгээл буцаал. За доотлынх нь түрүүний яг энэ саяны энэний өмнөхтэй ингээд шинжилгээ гаргасан NZD Канада доллар гэдэг хослол гэсэн. Дээдлийнх нь болохоор евро NZD. За евро NZD-ийнх нь NZD-ийн ардталтай одоо энэ доотлын цагааных болохоор NZD-ийн ортолтой байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хоёуланд нэг ижил бүтээгдэхүүн буюу нэг ижилхэн байлууд байгаа учраас хоорондоо эсрэг хамааралтай юм уу эрэг хамааралтай хөдлөх боломжтой гэсэн. За тэгээ энэ дээр болохоор нөгөө адилхан байгаа валют нь өөрөө нэг нь ардталт нь байгаа. За ингээд евро гээд ардталт нь NZD доллар байгаа байхгүй юу? NZD доллар. Нөгөөх нь болохоор NZD доллар явснаа ардталт нь Канада доллар байгаа гэсэн. Тэгэхээр ингээд нэг талдаа ардталтаа нөгөө талдаа урталтаа учраас энэ хоёрыг би ингээд эсрэг хөдөлнө гэж хараад байгаа гэсэн. Тэгээ тэрийгэ баталгаажуулах гад чартыг гаргаад ирлээ гэсэн. За харъя л да. Үүр ингээ холоор нь харуул. За ингээд унжахт нь өсч идэг юм байна. Энд өсч, энэ хар чарт өсч явахад энэ цагаан эндээс эхлээд ингээд рейнжилж яснаа дараа нь унж ийн тий. Тэгээ энэ өсч явахд энд унсаар л байна. Энд амар дээшээ өсөлт оож явахд энд ерөнхийдөө sideways явж байна. За энд ингээ огцон муулт оож ирэхэд эндээс шууд эсрэгээр зөрөөд огцон өсч байна. За 18 онд шууд огцон хөдлөлөө. Коронавигаар болохоор яаж юм. Тийш огцон өсч явахад энд бол нэг амар холын өөрчлөлт ороогүй. Савлгаа орж ирээд буцаад үн байранда. За тэгээд ерөнхийдөө ингээд эсрэг хөдөлгөөнийг харж штэ энэ дээр бол за одоо жишээл энэ сүүлийн дээшээ хөдөлгөөн дээр л харъя л да. Яг ингээд доошоо энэ хар чарт доошоо унахад цагаан хамгийн дээд ингээд үн дээрээ ирж байна. Тэгээд дээдлийн хар нь ингээд өсөөд эхлээд яг өнөөдөр хүртэл ингээд өсөхөд цагаан чарт өөрөө өнөөдөр хүртэл ингээд унтсан байгаа байхгүй. Тэр энэ бас ингээд ерөнхийдөө эсрэг хөдөлж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хоёр дээр жишээлбэл ингээд евро NZD кад хоёрлоо ингээд одоо яг тухайн ингээд минут тутамдаа ч юм уу тухайн өдөртөө арилж байгаа хаахгүй тэрнээс илүү хугацаанд арилж байгаа ингээд барих гэж байгаа бол энэ хоёр дээр нэг зүг рүү н орж болохгүй нэ гэсэн. NZD евро NZD-гээ байтчаа дахиад NZD кадыг ингээд байтаж болохгүй. Тэгэхээр ингээд баг хээжилсэнтэй адилхан болчихно. За гэхдээ хоёр өөр валютаар төгсөж байгаа учраас хээж хийж болохгүй. Ягаад тэгэхээр PIF value гэдэг зүйл нь өөр адилхан лотоор орчлоо гэж бодоход гүөх мөнгөн дүнгууд нь хоорондоо өөр байгаа учраас яг хээж бол биш. Аль нэг талтай алдагдaltaй гарна эсвэл аль нэг талтай ашигтай гарна. Юу ч баланс бол гарахгүй. Тэгэхээр аль цэвэрхэн харагдаж байгаа миний хардаг нөхцөл аль дээр нь илүү цэвэрхэн бүрдэж байгаа stop loss risk reward нь аль нь илүү цэвэрхэн гоё одоо юу гэх том байна гэдэг рүүгээл орчихно гэсэн. Аль нэг рүү н орж чадахгүй шүү дээ. Юу гэдэг чи хоёулын руу н орж болохгүй юм чинь ингээд аль нь руу н орохоо мэдгүй байгаа юм л тий. Аль цэвэрхэн бүтц дээр нь л гүгээд орчихно. За энэ зэд швейцар франк. За швейцар франкны хөдлөхгүй бас л. Гэтэл энэ зэдэд ингээд нэг доошоо юм үсэд байсан. Сэтэрсэн, орж ирсэн. Сэтэрхгүйгээд байгаа оройлоо тулсан. Тулаад орж ирээд реактлсан. Реактлаад банцсандаа доошоо батарей нь үсгсэн. За яг эндээс харах юм бол энэдээ бас унж магадгүй харагдаад шүү дээ. За дараа нь яг өөрийнх нь индексийг харж байгаа заяа. Энэ чартыг харах юм бол
Ингээл лавр хай дээр 3 4 9 5 ирээд ингээ хойж штэ тий. Энэ таазыг сэтэлж чадахгүй байна. За эсвэл яг бүр ингээ зунгаарлцаад энэ дээр захиалгуудыг баг багаар шимсээр хагаад стичнийг харж болно. За шууд техник шинжилгээнээс бол энэ тааз ингээ стил ажиллаад бариад байна тий. За тэгээ энэ маань өөрөө ингээ 2 3 ширхэг доошоо зодрох магадaltaй паттерн хийгээд байна. Энд нэгийг хийж гин, энд нэгийг хийж гин тий. За тэгээ энэ томороо өөрөө дахиад нэг юм паттерн болж яддаг ч юм уу. Энэ дээр бол ингээ үнэхээр унж болохоор харагдаж байна. За гэхдээ энэ унна гэдэг нь өөрөө NZ-д заавал унах гэдэг гэсэн үг биш. Швейцар франкаас бас хамаарч болно. За энийг бол доошоо байж болохоор харагдаж байна уу? За 2 цаг руугаа дунд цаг руугаа шилжүүлээд харлаа. Үүн энэ дээр бас хармагч байна. Тэ? Трендийн төсөлд үүсчиж магадгүй байдаг паттерн үүсэж штэ. За тэгээ тэрийгээ сэтэрхийнхаа өмнө бас энэ дээр бас нэг хөөрхөн зунгаарлаж агаад мөр толгой мөр зөршиг юм хийсэн байдгийм байна. Йоо, саний чарт ихтэй ямар өөр болчихоо. Энэ дээр мөр толгой мөр шиг харагдчихсан 15 руу орсон ч зүгээр. Шалгуур харагдсан ааж. За энэ зүүнээс болж байгаа юм байна. Энэ зүг байхгүй ч арах юм бол мөр толгой мөр. Гэхдээ энэ сайдвейс үүсч байгаа доошо трендинг орж ирээд за одоо харин аль довыг эвдүүлээд яаж доошо арилжаанд орох вэ? Хэрвээ доошо хамгалж ивэл. Яа, энэ яг зүгээрээ дэше сэтэрснэ биеэрээ сэтэрсэн. За энэ орой энийг зүгээрээ сэтэрсэн, энэ сүүлийн биеүүдийг биеэрээ сэтэрсэн болохоор энийг дэше сэтэлсэн гэж аваад энэ сүүлийн орол. Энэ сүүлийн ороолыг одоо бас сэтэлээгүй биеэрээ сэтэлээд дэше ингээд дэш доошоо гадрах юм бол энэ дэше өсөлтийн тренд доошоо болчихж байна гэсэн үг гэж харъя. Тэгээ доошоо арилжаанд орчуулж байна. За тийм Швейцар франкууд бас ер нь яг унах магадaltaй л байгаа юм байна да. Евро аауд гэдэг хослоо шалга энэ листнээсээ нэг устгацсан чинь бүр орхооч болж амар дуртай болсон шүү дээ бол миний. Аха тэгснэ үү чи? Би энэ тренд лайн дээрээс pullback дэшээ гэж бодсондоо ярьсан байдгийн үгүй байх те. За яг зүгээр. Эднэр тэр яагаас сэрээ байхгүй. Зөндөө сирэний нөхцөл харагдаад бас сэрээ зураагүй нэг байдаг. За. Харъя да. За энэ дээр нэг таа зүйлснээ онцож байгаа юм уу те. За ингээд шууд чартыг харахаар энэ дээр дабл топ үсээд унцсан юм шиг харагдаж болж байна тийм. Уул нь бол би бол яг энэ дээр нөгөө нэг ийм паттерн стэрсэн гэж хараад нэг ийм цэвэрхэн бишээрний нэг паттерн стэрсэн гэж харж байсан л да. Ийм сугийг дэшээ стрейт гараа явчихж байгаа байхгүй. Тэ дэшээ юм болов гэж бодчихсон. За одоо болохоор юу болж байна вэ гэхээр за энэ дээр дэшээ хүчтэй хөдөлгөөн гарч ирээд нэг унснаа сайдвей явж байснаа дэшээ гарч ирээд үргэлжлэх гэж байгаа юм болов гэсэн чинь гаж урсны өмнөх оройгоо сэтэлж чадахгүйгээр буцаад унчлаа. За тэгээ энэ нь бол өмнөх оройнууд дээрээсээ бас нэг юм түүх үүсэж исэн үнний хэсэг байна. Гэтэ бол дахиад жоохон дээшилцсэн бол дайггүйсэн. Арай жоохон доороос ирэх гэж байгаа юм шиг харагдаад байна. За тэгээд энэ дээр хэрвээ би дабл топ гэж харах юм бол энэ неклайныг сэтэрсэн байна тийм. За энэ неклайныг бүр ингээд лаг нь 2 3 өдрийн лагаар сэтэр явцсан учраас тодорхой хэмжээнд хугацаанд юу зонтолтын тренд үргэлжлэж болж байна. За нэг хүчтэй унж орж ирээд pullback хийгээд дахиад унсан энэ унсан хөдөлгөөн ихтэй өмнөх лаануудаа биеэрээ ерөөсөө сэтэлж чадаагүй харагдаж байна. За юучлаад 3 цаг руу орчих тавсан. За тэгээ энэ дээрээс нэг холдохгүй унах бах уу гэж бодож байна да. Энэ бол тийм хөдөлгөөн хүчтэй байна. Бас энэ юмсаа шууд correction ороод ирчихнэ гэж бодоход арай л тийм юу биш байх шиг байна. Хангалттай хөдөлгөөн биш байх шиг байна. Дээшээ ингээд шууд сүрээд ороод ирнэ гэж бодоход энэ дээрээ ингэж амжихгүйгээр дахиад ингээд унчих байх. Тэгээд нэг унаад. Тийм нэг энэ хавцаа хүртэл унаа. Тэгээд correction орж ирэх байх. Эсвэл энэ хавьда бүр зунгаар алдвал энэ шигийн болвол дээшээ тренд нь орж ирнэ гэж харнаа. Тэгтээ бас ингээд ороод ирэх юм бол буцаад дээшээ чиглэл нь хүчтэй байх гэж харъя. Ер нь бас тэгж нэг ингэж явсан чиглэл рүүгээ хол явдаг. Хол биш ингээд урт хугацаанд явдаг түүх ойрд ерөөс үүсэг байгаа. Ингээл дээшээ гарлаа буцаа ороод ирцэн. Унлаа буцаад ороод ирцэн. Өслөө буцаа ороод ирцэн. За энд нэг уналт нь 2 давтагдаж байна. Тэгээд энд унлаа буцаад ороод ирцэн. Өслөө буцаа ороод ирцэн. Тэгээ ийм бүтээгдэхүүн өөр ийм учраас
нэг импульсийнхаа тал руу жоохон удаан барихад хэцүү л харагдчихээн. За тий өөрөө угаасаа энэ дотор нэг юм том sideways дотор яваад байгаа. За шалны энэ дээр иж болно, энэний төрүүлээд энэ дээр иж болно. Энд нэг sideways л үсээд байна дөө. Тэгээ 7 хоногороо бүр юу болж байгаа. 7 хоногороо алзуу. За евро NZT ер нь 7 хоногийн доо бол адилхан. Энэ энийг эвдсэн, энэ энийг эвдсэн. Энийг эвдэхгүйгээд хаяр лав хайж идэл энийг хаяр лав юм уу гэд хайсан. За одоо ер нь баталгаажсан болов гэж. За яг бүр баталгаажих нь мэдээж энийг дээш эзэлж баталгаажна. За гэхдээ арай төрүүлж анхан шатны баталгаа авах нь юу юм гэхээр энэ тренд өөрөө энэ дээр орой ёроол гэдээ унсан. Сүүлийн ёроол нь энэ байсан. Энэ дээр байсан сүүлийн оройг эвдсэн, ингээ эвдсэн. Ингээ цаг хоорондынхаа хамаарлаар. Тэгэхээр энэ дээшээ impulse correction, impulse гэдэг ингээд юм хэд явах магадлал өндөртэй. Тэгэхээр Австрали доллар амар унна эсвэл евро бүр амар сайжирна гэсэн үг. Зайл нах юм мэдэхгүй байна. Евро USD. Энийг бас арилжаанд бас харахаа болоод удаж байна. Угаасаа хитрхи хоцорсон евро USD гэдэг юмс бүр. Энд дээр энд багт нь орчдөг бол даанаас нь юу ч бодож орох үү дээ. За даваа явдсан л гээд ингэжсэн. Тэгэл цэцэр хөдөлгөөн явж гин буцаа дахиад доошоо л харагдчихээн да. Тэгэхээр доллар өсгөөд байна гэж юу? Паунд доошоо харагдчихсан, евро USD доошоо харагдаж байна болж байна да. Гоё байна да. За, Австрали доллар, Канада доллар. За энд нэг юм паттерн үсээ дээш өстрөх болов гэсэн. Тэгээд дээш өстрээд гараад ирсэн юм байна. Гэхдээ гарч ирэхдээ өмнөх оройнуудаас сэтэлж чадаагүй байгаа нь бас жоохон шок. Тэ? Энд higher high үүссэн гэжсэн чинь яг actually higher high энэ дээр үсээд за тэгээд энийг бол higher low гэж хэлж одоохондоо олж чадхааргүй байгаа юм байна. За энэ дээшээ явж хах уу. Ингээд энэ импульс яаж ийш наавь л та. Одоо доошоо унж гин. Доошоо унжаа хөдөлгөөн ихтэй өмнөх орой дээрээс унж гин. Бас жоохон гонхтой. За энэ бол дээшээ явъя. Энэ бол явъя. Австрали доллар өсгөөд энэ Канада доллар унах гэдэг нь мэдэхгүй. Юу ч гэсэн дээшлээ. Энэ таазыг шалгаж яж магадгүй. За юу ч энэс энэ хоёрын дундаас л өсгөл байх юм ч гэсэн. Угаасаа энэ ёроолыг сэтэлэхгүй. Энэ оройн энийг эвдчихсэн бол явсараад энийг сэтэлэхгүй. Тэгэхээр энэ хоёрын дундаас л явна. Одоогийн байдлаар энэ хөдөлгөөн нь өөрөө яг уу юм паттерны бүтцтэй харагдаж байгаа ч гэсэн уналтанд ганцхан лаанууд ингээд жижигхэн паттерн байна гэж хэлэх юм уу? Бүтцээрээ биш, бүтцэн тийм гоё үсээгүй байна. Гэхдээ ер нь яг агуулгаараа бол ингээд сэтгэхэд том шаардаад байгаа хгүй. Гэхдээ ийм нарийнхан хөдөлгөөн ингээд сэтэрчээд буцаж ингээд томсоод одоо энэ оройг ийш нь ингээд солиод тэгээд ингээд томсчдаг. Тэгээд юм ангаас юм шиг паттерн болчдөг. Тэгэхээр энэ нарийнхнаараа бол явахгүй бах уу? 15 руу орохоор ч гэсэн нэг тийм гоё харагдахааргүй л харагдаж байна. За би л энэ таазыг хүлээнэ. Канадын франк. Унах гэдэг тий. За харъя. За Австрали доллар, Швейцар франк. Шалан дээрээс оройн үсээд pullback-таад өсөе гэсэн. Pullback нь ороод ирсэн байна. За гэхдээ энэний өсөлт ч мэдхгүй. Ийм паттерн дотор явж штэ. Энэнийг бол өсвөн гэж хэлж чадхааргүй болжээ. Энэ бол анзааръя. Дараагийн вебинар дээр ярих гэхгүй. За Австрали доллар йен хамгийн дагуу яваад дууссан юм ба та. За импульс явсан correction sideways доошоо өсрөх магадaltaй паттерн байсан байна. За тэгээд өмнөх импульсыг копидод авсан яваад дууссан байдаг юм байна. За одоо болохоор юу болж байна вэ гэхээр уналтын трендийнх нь хүчнүүд ингээд баруун тишээ болоод эхлэв байна. Тэ? За нэг иймэрхүү паттерн өдөн ч юм уу. За гэхдээ иймэрхүү паттернууд дандаа би 2 орой төрүүлж зураад байгаа учраас үүсэх байх магадлал өндөртэй шүү. Цоошин паттернуудыг зураад байгаа. За тэгэхээр ийм бүтцээ хүлээе дөө. Юу ч сан өмнөх таамаглалд ажгүй явцсан юм байна. Одоо ингээд тэгээд нөгөө хоёрын энтэйгээ осолтойгоо адилхан энэ хавцааныг шалгуулъя. Тэгэл дараа нь яахыг харъя да. Австрали
За энийг энэ өмнөх оройгоо эвдэхгүй унчих байх гэж таамагласан байна. За тэгсэн чи эвдсэн байна. Эвдлээ гээд яах гэж байгаа вэ? Энд дээр шинэ хаяа үүссэн. Тэгэхээр энэ нөлтөө хөдөлгөөн онсаргаад энэ оролцоогоо эвдэхгүй гэж харахаар биш тэ. Бас нөгөө талдаа чиглэл өөрөө доошоо явцсан л байгаа байлаа. Йоо энэ том сайд виз рүү орсон юм болов. Тэгээ долларын индекс өснө гэж харуул бас доошоо л харна л та. За энэ богино хугацааны авторынд явах гэж байгаа юм шиг байна шүү дээ. Тэрийн дэмжиё. Тийм байдлаар дэше тренд гараад ирсэн байна. За бүр жижиг цаг дээр их юм бол шинэ орой яг өмнөх орой нь эвдэхгүй яраал нь энэ буюу энэ сүлээ хайрлав. Энийг сэтгэлгүй. Тэгэхээр энэ хавьяас харж байгаа дарилж чанд орё. Impulse correction. Гэхдээ энэ өмнөх impulse-ны яваа дууссан л юм шиг байна те. За нэг удаа баяа үзэх юм байна уу энэ хавьяас. За тэгээ энийгээ бүр харин доошоо гараад ирэх юм бол дахиад нэлээд үлээхэндээ. Тэгээ одоохондоо бол зүгээр ингээд энэ оройн энийг эвдсэн. Тэгээ доторх тренд нь өөрөө дээшээ явж гин, сэрхээ явж гин, баядаж болох бүсчил дээр байна. Тийм учраас шалгаад үзье. За ойл. За газрын тосон дээр яагаад юм таамаглаагүй хөдөлгөөнүүд орж ирээд байна. Энэ lower high-г одоо сэтэлсэн гэж харах хэцүү, сэтэлээгүй гэж харах хэцүү. Яагаад вэ гэхээр энэ дэр gap-тай нэгтцэн. За их ямар нь алдагтай лагаараа сэтэрч л хаагдсан л та. За энэ буцаад энэ юу руу ороод ирсэн. Sideways руу ороод ирж байгаа нь уул нь бас сайн л та. Дахиад энд ороос нь баян ярилж анууд нэх боломжтой. Тэгээд тэд нар нь одоо ингээд дахиад энэ шиг дэше стрээд оодох боломжтой. Энд ч баг 10 сараас хойш ямар ч хөдөлгөөн орчихгүй байжснаа тэгээд ингээд сая он гарах хавцаа ингээд дэше гараад ирж байгаа байхгүй юм. Яг хүчтэй үнийн өсөлт орж ирж гэсэн 2 сар унтаа байжгаад тэгэхээр дахиад цаашлаад ингээд үн өсөх боломжтой болов гэж бодоод байна. Тэгээ одоо бас ингээд унсан хөдөлгөөн тогтворж чинь боيو ядаж жоохон хажуу тишээ болж байна. Тэгээ энэ нь харж аваад бас ба ярилж байгаа нэг гэж бодож байгаа. Одоохондоо стап нь арай л бүртэйг байна уу. Одоохондоо уналтын тренд ингээд хүчтэй л байгаад байна. Ингээд дээшээ гарч ирэл унахчаал ингээд гайгуугаар чихэр л унаад ингээд хүчтэй дунжаа хөдөлгөөнүүд нь дандаа ингээд дараалж завсаргүй унаад байгаа. Тэгэхээр анзааръя. За голд. Өссөөр л юм да. За голдны хөдөлгөөн одоо нэг бол харин жоох хажууд ш олж байгаа. За энэ дээр харин нэг дабл топ байх юм болов уу гэж энэ хөдөлгөөнөөс би харсан чинь тэгээд энэ доовоо өвдөхгүй юм байна л да. За тэгээд одоо ч гэсэн энэ доовоо одоо юу гэх шинэ орой одоо юу хуучирсан орой гэх юм уу тий. За тэгээд доошоо явсараад энэ яроолыг өвдөхгүй гээд дээшээ трендтэй явж гин. За одоо харин энд бол нэг юм жоохон тий бас нэг юм юу ч болцоорч юм шиг юм хөдөлгөөн гаж ирж байна л да. Энэ доошоо нэг зүсрийн хөдөлгөөн орж бүтц үүсэх л байх гэж бодож байна. За гэхдээ энэ хизээ ингээд миний зурж байгаа шиг доошоо тодорхой хэмжээнд унах боломжтой юм бэ гэхээр энэ хавийн энийг эдэн зүүнүүдийг доошоо сэтэлж агаад хэрвээ сэтэлх юм бол жоох уны тэгээ сэтэлхгүй байх юм бол энэ дэше зүгээр байдё юу бод. Зүгээр л байд. Энэ хавьяас нь байд. Сэтэрч чадах юм бол жаахан доошлол. Тэгээд жаахан доошлоо гэд энэ минийг бас өвдөхгүй 2 500 600 б планах. Тэрнээс холондохгүй хаа. За юу энэ хавийн доотлын бүсчлэг бол голд дээр нэлээд ажиглаж байгаа. Тэгээд ерөнхийдөө миний таамаг бол ингээд дэшээ ингээ уурснаас хойш жаахан энэ дунд таамаглаж байсан таамагуд маань ерөнхийдөө бүтцэн эвдэрсэн гэх юм уу одоо өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо энэ дөр бол жоохон хүлээлтийн маягтай байна. Гэл 3500 б өсөж байгаа юм. Өмнөх импульс нь болохоор яаж байгаа лээ. Өмнөх импульсээ даваа явчихж байгаа тий. Би чи бол энэ импульсыг л аминда макста явуучих болов уу гэж харж ийсэн чинь энийгээ даваа явчихж байгаа шүү дээ. Энэ импульс дээр энэ бүтэц хоёрыг давхцаж ийсэн. Одоо тэгээд бүр хол явсан. Хэрвээ ингэж авбал яах юм. За зүгс бүх юм нь болоод өнгөрөө дуусаад бүх юмнасаа илүү өсчих ялдаг бас. Одоо бол зүгээр яг ирээдүгээс цэглэл авах юм байна. Энэ сарын кандилмент бол дараа сар унна гэж байхгүй харагдаж байна. Өнгөрсөн 7 оны лав бол бас л
Нэг хол унд дахиж ойр дундахаар юм харагдахгүй байна. За харин дээлигийн лагнууд бол зүгээр яах вэ? Нэг юм шипи өгөхөр байгаа байхгүй. За ерөнхийдөө ажиллаж байгаарай. Маадвал чинь бас дээшээчгүй доошчгүй болоод эхэллээ шүү гэн. Нэг тиймэрхүү өнгө аяз өгж байна. Тэгэхээр бас алтан дээр бол жоохон сонирхолтой байж магадгүй. За тэгээд нэг өдрөг орж ирэл сонирхолтой болчихсон дөө. Ачны дэше нэг өдөр савал бүх таамаг удирдаа. За USD card майлсаар орой дээрээ хүрээд ирлээ. Өсдөг юм байна үнэхээр. За дахиад all time high хэдэн оноос хойш 15 оноос хойш хамгийн өндөр түвшин дээр ирсэн USD Америк доллар, Канада доллар хоёр. За тэгээд сэтэрсэн даруйда буцаад ороод ирсэн. Сонирхолтой байна да. За түүхийг харъя. Түүхийг харахаар дэшийн импульс явсаар га сэтэрсэн даруйда буцаж 7 хоногийн лагаараа сөрөөд ороод ирсэн онсон тохиолдол нэг байгаа. Гоё байна да. Хоёр дахь тохиолдол байгаа. Том лагаар орж ирээд өмнөх дараагийн лаг бас тодорхой хэмжээний том уналтын лаг гарч ирээд тэгэд рейнжсэн бол унсан дөх байна. За ингээд хоёр өөр кейс байна. Гоё байна да. За гэтэл энэ удаагийн 3 дахь кейс юу вэ гэхээр эхнийхтэй жоохон төстэй. За гэхдээ бас яг агуулгаар бол төстэй биш. Яг юу гэж юм гэхээр энэ удаагийн all time high дээр ирэхдээ өмнө нь ингээд рейнжилж байгаад нэг 7-ны лагаар ингээд сэтэрчээд том лаг үүсгэн зөө. Тим түүх ерөөсөй байхгүй байгаа. Энд бол ингээд чигээр өмнөх хоёр кейс нь хоёулаа ингээд дандаа чигээрээ өсөж гад ирсэн. Буюу өмнө нь ингээд унахынхаа өмнө рейнж байгаагүй. Одоо бол унахынхаа өмнө ингээд сар гар рейнжилж байгаад ингээд унаад одож байгаа байхгүй. За тэгээд өмнөх хоёр кейс шиг харах юм бол ер нь одоо шууд унах гэж хэлж болно гэсэн үг. Нэг эхний кейс бол шууд доош унсан. Хоёр дахь кейс бол рейнжилж байгаад унсан. Одоо гурав дахь дээр харин яах нь харъя. 2-7 хоногийн лаа доошоо харагдсан гэх юм уу доошоо лаа гарсан байгаа. Одоо нэг бол рейнжлийн, нэг бол ууны. Одоо түүхэн дээрээс харахад бол нэрээ тийм л байна. Одоо энэ ч 16-наас хойш түүх гэж байгаа шүү дээ. Тэгээ яг нэг өөр бүтцтэй түүх үүснэ юу гэхээр 16 болон 20 онд бол тэр чигээрээ ингээд дэше өсөж гарч ирсээр хагаад шууд огцом унсан. Эсвэл огцом рейнж гарсан. Энэ удаа бол тэр чигээрээ дэше өсөж гарч ирсээр хагаад унахынхаа өмнө рейнжлээд наадчих واخхой. Энүүгээрээ зөөрөвтэй. Гэхдээ надад бол рейнж үүсэж байгаа нь бүр илүү унах таамаг нь ингээд баттгаж байгаа юм шиг санагдаж байгаа. Ягаад тэгэхээр одоо ингээд захиалгууд бэлэгдээд ингээд байж хахад дэшээ сэтэрснээ хол явж чадахгүйгээр буюу ингээд сүрийн хөдөлгөөн орж ирээд тэргээ дэшээ сэтэрснээ хол явж чадахгүйгээр босож орж ирж байна гэдэг чинь баярууд нь угаасаа л хүчтэй байж чадахгүй байна. За тэгээд тэр дээрээс нь бол селерүүдэнд энэ дээр ингээд 2-7 хоног хүчтэй байлаа гэж би бол энэ дээр бол ингээд тачгүй доошоо гэж хараад байгаа байхгүй. За ингээд яг USD кадыг би доошоо гэд ярихаар өмнөх бүх таамагуд маань хог дээр өсөрч байгаа юм л та. Ягаад тэгэхээр би долларыг онох гэж байгаа юм. Долларыг оноох гэх юм бол pound USD онохгүй, euro USD онохгүй, AUD USD онохгүй. Орда катанаас хаслууд бас онохгүй. Яар ч зэнэ тий. Ингээ хоорондоо зөрчилдөд байна. За тэгээд харъя да. Дотроо ботж байгаад үзээрэй. Зүгээр аль нь илүү магадлал өндөртэй байхаар нь хальтархад тий. USD Швейцар франк унахаар харагдаж байна. Уусаа рейнжнийхаа таазан дээр байна. Энэ рейнжнээс сэтэртэл хаашаа чиглэж чадахгүй рейнжний тааз дээр рейнжний шал таазан дээр ирсэн. Доошоо явж байна. Унаа. Энэ дээр бол нэг яриадах юм алга байна. За USD yen бусдайгаа бодоход хамаагүй дээр байгаа үний хувьд бусдууд нь бол бүр энэ орол руу төхөөрсөн байгаа шүү дээ. Тэгэхэд энэ хамаагүй бүр дээдлэлтэн 700 пипний дээр байгаа. Энэ бол буцаад pullback-тэй унахаар л харагдаж байна да. Сэтэрлээ pullback за нөгөө хэдийг хараас. За USD yen нэмэрхүү. За ер нь л мэлхлийн хослооны хамаарлын зөрчлүүд гарах гад байна. За тий аль цэвэрхэн үүсэж байгаа магадлал өндөртэй байгаа руугаа оръё. Бусдуудын бол тэгэл ялтаа ачлаатай. Тэг бүгдэн дээр нь орох юм бол тэгээд зарим нь хээжлэгдээд зарим нэгнээс ашигтай эсвэл алдагдaltaй гараад буу юм болно. За долларын индексийг харахад болно шүү дээ. Долларын индекс рейнж явж байгаа сэтэрсэн рейнжнийхаа тааз руу ингээд нэг нэгээр нь орж ирж байгаа. Тэгээд нэг юм хогийн тренд лайн дээрээс ойчод байгаа. Тэгээ энийг ингээд паттерн гэж харцгаар одоо ингээд хэцүү л байна л та. Энэ импульсыг бүтэн доошо тавтагдана гэж хараад энэ 2 жил рейнжлсэн рейнж мэн доошоос төрчих гээд байна. За одоо бол тэгтээ дээшээ байгаа дээр үнэж байна уу гэсэн. Рейнжилж исэн, таазаас тэрсэн чин доо үүссэн. За одоо өмнөх бүр жил мэлийн өмнөх бүтэн жилжангаа ирсэн вебинар дээр л яригдсан ингээ байгаа шүү дээ. Энэ ёроол энийгээс тэрсэн. Тэ энэ ингээ сүүлийн lower high байсан.
Энд хаяа үүссэн. Тэгээд энэ бол зүгээр л нэг л хөдөлгөөн. Энд чинь ингээд доошоо явсараад энийг эвдэхгүй. Тэгэл энд төр юу болж байгаа хэн ч хамаахгүй гол нь энийг эвдэхгүй. За эвдвэл доошоо тренд. За гэтэл ингээд дээшээ эвдэж гарч ирээд юу болж байгаа нэхэр энэ шинээр хаяа үүсэж байна. Энд хаяа үүсчихэд ч юу юм хэр энэ дэр байсан хаяа лөө өөрөө зөөгдөөд энэ ёроол руу ирж байна. Тэгэхээр ингээд лав тренд явж л байна. Одоо тэгээд дахиад энэ хавьд нэг хаяа лөө үүснэ. Тэр нь хаана байх вэ? Энэ хизээ баталгаажих вэ гэхээр дараагийн хөдөлгөөн энэ оройг дээшээс төрж энэ хаяа лөө баталгаажна. Гэхдээ одоо энэ хавьд бол ингээд дээшээ байна. Гол нь хаанаас вэ гэдэг л байна да. Ингээд чиглэлээ харсан ч гэсэн дээшээ байгаа. Тэгэхээр ингээд цэрийн хөдөлгөөн байж л байдаг явж л байдаг. Дуусгаал хаан гол нь хаана дуусах вэ гэдэг л байна. За 2 цаг дээр харахад одоо л уналтын хүч бол жоохон хүчтэй явсаар байгаа. Унсан, өсөж гаж ирсэн. Унсан, impulse, correction, impulse, correction, impulse. Impulse, correction, impulse. Одоо яваад дууссан байна. Одоо энэний нэвээс яг магадлал юм ихээр дахиад дээш нэг доошоо өсөж өгснөө юм дээшээ гарч ирээд ингээд impulse, correction, impulse дууслаа. Дахиад дээшээ impulse, correction, impulse нэг хөдөлгөөн дуусаад энэ батарей нь болоод энэ impulse дахиад доошоо ингээд. Тэгээд энэ өөрөө impulse, correction, impulse гэдэг дуусгууд бүтнээр нэг хөдөлгөөн дуусчингууд зөрөөд юу юм гэхээр энэ өөрөө дээшээ impulse, энэ доошоо impulse, тэгээд дараагийн дээшээ impulse. Тэгээд одоо гэж л тоолно гэх юм уу те. Яг хоо хэмжээ нь бол ийм байхаалгүй. Гэхдээ яг хоо бүтцийн хувьд бол иймэрхүү байх боломжтой. Тэгэхээр бол би бол энэ дээрээс нэг доохо жоохон доош нь унагч жаад тэгээд дээшээ орж ирээд дахиад жоохон доошоо унаад тэгээд дээшээ гэдэг ингээд ерөнхийдөө яг 3 батарейны 3 хөдөлгөөн тоолоод байгаа юм байна л да. Ингийн амархнаар хэлэхэд бол за 5 дахьын орой бузарцсан. Гойцсон. Би тэгтээ энэ яагаад заавал ингэ дээш өсөж унах хэрэгтэй юм бол би бол энэ дотроос унчаасаа гэж бодож байсан. Энэ дотор л байж байгаа юмс. За хичнээн унсан ч гэсэн чиглэл нь бол дээшээ хэвээрээ байгаад байгаа. Удал нь эндээс унгахыг гэсэн дээшээс тэрчээл унах юм. Энэ хавьс унах гэсэн чинь тэрчээл унах юм. Заавал нэг дээр гарч ирэл ёстой юм байлгүй дээ. За тэгэд ер нь ингээ анзаараад байгаарай. Настакийн уналд унахынхаа өмнө заавал нэг дабл топ ч юм уу эсвэл нэг ийм өрөөл дутуу хөдөлгөөн хийгээд байна. За хэдүүл анзааръя зөө. Энэ дээр ингээ хараад нэг унснаа дээшээ гарч ирээд өмнөх энд нэг сайд дэс энэ жижигхэн сайд байсан дундаас унж байгаа юм. За ихад унлаа нэг дээшээ гарч ирлээ. Энэ хавьд байгаа нэг арай юм олон лаад авцж байгаазаас унж байгаа юм. Унлаа гарч ирлээ. За энэ бол яг эндээ өөрөө ингэ рейнж үсэд унж байгаа юм. За дахиад унлаа дээшээ гарч ирлээ. Зунгаа алдлаа унлаа. Гэт нэг юм дабл топ ч юм уу тэгээ дабл топных нь баруун топ нь жоохон өмнөхөөсөө жоохон доор ч юм уу нэг ийм одоо тэгтээ яг энэ цэгийг бол олно гэж байхгүй л ах л та. Гэтэ ер нь ингээд ирэхин цаг зүгээр ингээд жоохон сонирхол тавьчих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ингээд унснаа өмнөх оройгоос зэтэлж чадахгүй ингээд ирэн гот нь л нэг юм анзаарах хэрэгтэй гэсэн. За энэ дээр бол яг унлаа амар хот орж ирсэн өмнөх орой дээр орж ирсэн ахиж унлаа гэтээ яг сая дэсүүсээ дээш явчихж байна л да. За одоогийн нөхцөлийг харсан чи яасан. Яг энэ миний шиг арай олон лав байна те. Нэг юм үүслээ жоохон унлаа буцаж ингэж өмнөх орой оржсноо унлаа. За гэхдээ ер нь бол хол унждахгүй байгаа шүү. Ер нь хуваар нь л харж бол зүгээр баг. 5 4 5 5 8 420 одоо 2хан явж байгаа юм уу те. Гэхдээ цаг хугацааны үед идэр чи надад нэг өдөр унаад байгаа лөө. Энд дамжиж унаад байгаа. Энэ за зунагууд чадахгүй бол бараг буцаад дээшлэх ах уу. Энэ бол шүнжэнгөө унаал хоноол зөргөлжлүүлээл зөргөлжлүүлж таагүй буцаж байгаа юм байна. Энд болохоор энэ орой онж байна. Азтай өглөө хамт унагч байна. Тэгээ энэ бараг нэгтгэх өглөө унагвал тэгэл Азийг зүрүүл буцаад орой нүсэх бах уу дург. Хичээл таамаглаж байна да. Гоё сууг явж исэн стэрсэн. Нэг устгах юу. Энэтэй адилхан байж чадж байна. Нэг орой үүслээ, рейнжлээ. Тийм ч өмнөх оройгоос тлээ гэж байна. Daily LAN бол гоё байна да. 7 оны LAN гоё байна да. Гэхдээ тэгээд дуустаа уун дэше байгаа. Төө бүний LAN үүсчлүүдийг тэрийгээс хөржлөөдөг хорвоо штэ настаг бол. Би бол лагаз унгаал нэгтгэх дэше болов гэж бодож байна. За биткойн алтарч.
Оо хэвэндээ гэж юу? Сайн байна уу? Шална байна. Шалан дээрээ байна. Шалнаасаа олдоогүй байна. За би бол жоохон хардаад байгаа шүү. Эний ч юм бол хардаад байгаа. Дабл топ байх вэ гэж хардаад байгаа шүү дээ би бол. Энэ байх вэ гэж хардаад байгаа шүү дээ. За ихтэй энэ бол яг сап гэж унаад ороод ирсэн л дээ гоё энэ. Энд бол сап гэж унахгүй инжлээл. Энийг яг сэтэрхийн цагт гэтээ нэлээ олон ихтгэл алдрах болов 91 дээр. Одоо яг нөгөө энэ дээр хүлээж 29-ыг хүлээж исэн шиг. 29 дээр бас нэлээ олон янзууц тасарч идэв шүү дээ тий. Энэ мөн биз дээ. Амар барал бүгдээрээ хүлээж идэг шал. Энэ биш 41 гэж дээр юм. Тэгэл амар гойцсон юм да. Би ч гэдэг 29 мянга гэдэг үнийг яагаад санаад байгаа. 29 дээр л. Binance биш үү? Мөн тийм. Энэ шалтай л хараад байна л да би. Тэрэн шиг юм болох үү дээ гэж л хардж байна да. За тэгээ одоо шалан дээрээ биш дээ. Юу бодох дээ? Эрүүл баяд дөө. Шин дээр эрүүл сэлт дөө. Дотор нь бол юм хийхэд хэцүү. Энэ дотор одоо яаж ярилж хэцүү л харагдаж байна. Стоп лосс энэ тийш ирээд ирж аваад хохоо гол нь тухгүй гэдэг. За тиймэрхүү л энэ да энэ 7 өдрийн хавтаа дүүр янз бүрийн бүтээгдэхүүнүүд дээр ярилцах юм байхгүй дээ. Окей. За дараагийн 7 өдрийн дугаараараа уулзлаа. Түр баяр та. Хослооны амаарлуудаа л нэлээд анзаарина да.